За өдрийн хөтөлбөрийнхаа сурвалжлага мэдээлэлтэй байгаа эрхэм үзэгч та бүхэнд маш их баярлалаа. За Ариука хөтөлбөрийн хувьд гэх юм бол өнөөдөр 21-р хороод байрлах оч буудан засвар дээр зориод хүрэлцэн ирсэн байна тийм ээ. За яагаад энэ газрыг зорж ирсэн бэ гэхлээр одоо 90 дулаан цаг 100 цаг наашилсан байна. 100 цаг мэдээж ээлжийн амралтууд эхэлсэн байгаа учраас үзэгч та бүхэн ч гэсэндээ ээлжийн амралтаараа гэрийнхаа дотоод засал чимэглэлийг өөрчлөе гэсэн бодол байгаа гэдэгт миний хувьд ч гэсэндээ чиний хувьд ч гэсэндээ байгаа гэдэгт тэгвэл маш хэрэгтэй мэдээллийг яг одоо үзэгч танд дуулахаар бид оч буудан засварыг зорин ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн хувьд одоо гэрээ бол яг энэ дулааны үйлдвэрлэлт ерөнхийдөө засвар үйлчлэгийг хийгээд илүү шинэ тохиолдол хийдэг шүү дээ тийм ээ. Тийм учраас яг энэхүү өнөөдрийн сурвалжлах мэдээлэл маань та бүхэнд бол хамгийн их хэрэгтэй мэдээлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд анхаарал хандуулаарай үзэгчтэй. Маань үргэлжилж байгаа үзэгчтэй сурвалжлага болон та бүгдтэй оч буудан засвар дээрээс хүргэж байгаа. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн. За үзэгчтэй эхлээд хоёулаа танилцъя. Түүний араас үргэлжлээд бас оч буудан засвараа танилцуулах байгаа тийм ээ. За намайг Даваа Сэрэнгийн дайчир өгдөг. За оч буудан засварын маань тухайд хизээ байгуулагдав. Тэг үйл ажиллагааны чиглэлийн талаар өнөө үзэгчтэй байгаа дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За одоо нодлон 18 оны 9 сард эхэлж яасан. Тэгээ үйл ажиллагаа эхлээд одоо бараг жил болох гэж байна. Тэгээ одоо хуучин буудан зэрэгийн засварладаг. Тэгээд яг хуучин бууданг одоо хинкэрсэн, нэвдэрсэн, урагдсан тэр болгоныг сэргээн засварлана. Тэгээ яг үүний тийм уялцаатай. Одоо тэрний давуу талтай одоо тэгээ материалын өргөн сонголттой өөрсдөө нь материалаа сонгуулна, өнгийн сонгуулна. Одоо тэгээ дээр нь юу гэдгийг бадуу шиг дэрний бот тийм үү? Бүгдийн содон хөнгөрсөн хөл байв содж өгнө. Гар амрагч нь хөнгөрсөн бол янзлж өгнө. Тэрүүгээр голцоод аваад талтаа да. За байрны одоо дотоод засал гэрийнхээ дотоод засал чимэглэлийг өөрчлөе гэдгээд хамгийн гол нь бол зочны өрөөнд буудан бол маш том мөнгө байдаг шүү дээ. Тэгэхээр буудангаа шинээр авъя гэхээр бас буудан үнэтэй байна тий. Гайгүй буудан авъя гэх юм бол за нэг сая 2 саятай байгаад байдаг. Тэгвэл оч буудан засвар энэ засварын хамт олон та бүхэн хандснараа энэ хүн мөнгийг маш олон дахин хэмнэх боломжтой гэдэг үзэгчтэй гол нь танилцуулаад байгаа юм. Учир нь гэвэл гаднах бүрээсийг нь бүрэн шинжилж шинэ буудан шиг болох боломжтой. За бас дээрэс нь одоо түрүүний хэлсэнчлэн те падуу шиг одоо порлон гэх мэтчлэн тэдгээрийг сэргээн засварлаж шинэ мэт болгох боломжтой гэдэг байгаа шүү дээ. Тийм тэр нь одоо жишээлбэл одоо бадуу шинээ суулт өгсөн бол суултын янзлан. За яг шинэ бадуу шиг хэрвээ ингэж порлон солихоор бол тэр нь бол порлон өөрөө үнэтэй. Тэрийг бол яг уусууд өөрсдөө яг порлоноо асраад энэ бадуу шиг нь одоо ийм хэлбэртэй, тийм хэлбэртэй болгоулъя гэж. Тэгвэл яг тэр порлооны сольж өгч болно. Тэгээс бол яг бидний хувьд бол яг суулт өгсөн порлооныг бол янзлж болно. Зарим тийм бүрштэй үед бүрш нь одоо хинксэн жайжсэн юм бол бид нар яг бүршийн ус олж болдог. Тийм. За танай давуу талуудыг гэх юм бол үүний хувьд айгу уян хатан бас дээрэс нь бусад газруудтай харьцуулах юм бол харьцангуй хямд гэдэг байгаа шүү дээ. Тэр талаар одоо бас онцолж өгөөч. Бас материалын сонголтын тал дээр. За үүний хувьд бол одоо манайх тэгээд ер нь голцоо 300-аас 550 тэгээд буудангийнхаа ажиллагаанаас шалтгаална. Ажиллагаа загвар одоо тэрнээс шалтгаалаад одоо хамгийн үнэтэй буудангууд одоо классик буудан байна. 5 дух гээд байна. Бид нар бол одоо харьцангуй үнэтэй л да одоо энэ болонгийн буудангуудыг одоо тийм үү. Одоо тэд чи яагаад гэвэл 5 дух гэдэг чинь өөрөө болохоор 7-8 сая төгрөгийн буудан. Тэрийг бид нар бас 500 600 мянгаар бол янзлахгүй. Тэрийг бол нэг 800 900 мянгаар янзлана. За классик гэдэг буудан ч юм болохоор модон чимэглэл ихтэй, модны гоёл ихтэй учраас товчин шигтгээ ихтэй. Тэрийг бол яг бид нар 600 700 хавцаа янзлан. Тэгээ бас үний хувьцаа тэр чинь том жижиг янз байгаа л да классикууд дотроо. Тэрэнд нь голцуулаад тэгэл үнийг хэлээл очиж үзэн загварыг харан тэгээд өөрсдөө мөнгөө сонгуулна. Хамгийн гол давуу тал бол одоо байрандаа засал хийсэн одоо ийм манай хан нэг ийм өнгөтэй юм аа. За энэ өнгөнд байгаа энэ хандаа уус суулаад тийм ээ. Буудангаа янзлуулчих. За бадуу шинийг
Энэ одоо жишээлбэл за яг би тэрийг одоо дараачихаа юм дээр ингээд тайлбарлаж өгч болно тийм үү? Тий, үргэлжлээд. За би бас миний хувьд бас буудан засварын газруудыг нэлээд судалж сонирхож үзсэн. Тэгэхээр таны хувьд гэх юм бол давуу тал нь мэдээж үн хямд, заавс дээрээс нь сонголт өргөнтэй мөн маш хурдан хугацаанд бас буудан засварлаж үйлчилдгээр бас давуу талтай санагдсан тий. За манайх бол бууданга давуу тал нь очиж авна. Одоо хотод дотроо хүргэлт нь одоо тэр засварынхаа үн дотор ороо явчихна. Тэгээ очиж авна. Янзлжаа 3-аас 4 хоногийн дотор янзлаад буцаагаад хүргэж өгөөд байрлуулж өгөөд тэрэндээ их давуу талтай. За материалын тухайд одоо жишээ нь ямар материалаас сонгох боломжтой. Одоо та бас түрүү хэллээ шүү дээ. Байрандаа засвар хийсэн бол обойныхоо өнгөтэй ч гэдэг юм уу, стенкийнхээ өнгөтэй ч гэдэг юм уу зохицуулаад авах боломжтой. Одоо шинэ буудан авахаар бол явж өгнө шүү дээ. Хайгаал одоо адилхан өнгө тааруулах гал тэгхгүйгээр харин бэлэн байгаа каталогноос те сонголтоо хийгээд даавнуудаа сонгоод ингэх боломжтой юу те. Тийм сонголтууд байгаа. Каталог одоо манай даавн каталог гэж байгаа. Литрийн каталог гэж байгаа. Одоо литрийн гэж сайжруулсан одоо литрийн гэж яриад байгаа шүү дээ. Энэ чи одоо болохоор өнгийн төрлийн өнгөтэй. Тэр дотроо нингүн цузаан. Тэгээд ерөөсө өнгөө бол өөрсдөө сонгох давуу талтай. Тэр нь одоо шилүүл одоо түрүүн өөрийн чинь ч гэсэн ярьснаар тийм үү. Одоо нэг тавилгандаа уусгаад ч юм уу өөрийнхөө ханд уусгаад тийм сонголт. Одоо бид тэр за энэ тэр айл буудангаа яслуулаа гэхэд бид нар очих авахта котлок авч очиод өнгөө одоо сонгуулна. Тэгээ барьж үзээ. За та энэ материалаар одоо за энэ одоо дэрний уут гэхэд за ийм дэрний уутнууд байгаа. За та энэс өнгөө сонгоод тэгээ материалаа сонгоч. Тэгээ тэр хүний сонгосон материал сонгосон өнгөөр нь бид нэр хийж өгнө. За үзэгчдээ сурвалжлага маань үргэлжилсээр байгаа. Харин та бүхэн маань асууж лавлахыг хүссэн сонирхсан асуулт авах юм бол дэлгэцийн доор байрлаж байгаа утсуудад холбогдоод оч буудан засвартай маань холбогдоод сонирхсан асуулт асуух бүрэн боломжтой шүү. За анх бүтээр яг одоо нэг засварт орох гэж байгаа тийм ээ. Нэгэн буудан дээрээс одоо энэхүү бууданг бол эвдлэл хайчих юм биш үү ер нь бол тийм. За гадныхын хуулаад тэгээ ерөнхийдөө буудангийн засвар үүсгэхийн талаар одоо ерөнхийдөө хоёулаа төлхөө яриа гэж бодож байна л да. Одоо бит хоёрын ард бол манай ажилчид маань байна тийм. Тэр одоо хідэн ажилтнтай. За дээрэс нь нөгөө дамжлага гэж байдаг тийм. Хідэн дамжлагаар ер нь буудан маань явд юм бэ. За одоо тэгээд энэ бууданг бол одоо эхнээс нь бол задлана. Одоо эхлээд хөлийн авч эхлээл тэгээ өлөөс нь задлаад одоо хадаасуудын түгээл одоо энэ датлагын үнүүдийн бүх хадаасын түгээл энэ буудангийнхаа одоо өнгийг эхлээд аавна. Тэгээ өнгийг авчаад одоо энэ бууданс чи одоо юу вэ? Арын ирмэн суларсан байна уу? Тэр нь оюун тавьж юу? Тэрийг янзлана. Тэгээд одоо цөмөрсөн мод юу дээ? Одоо бадуу шиг одоо зөөлөвчин тэр нь ба штэ. Эдгээр нь цөмөрж янзлана. Тэднийг янзлана. Тэгээд энийг эсгүүрлэг өгнө. Одоо энийг гаднах одоо энэ гаднах энэ материалаа эсгүүрлэг өгөөд эсгүүрийг чинь задлаад тэгээд эсгүүрээсээ задлагдаад дахиж наа чин синтепон барьж оёгдно. Одоо энэ юунууд нь болохоор тэгээ дотроо синтепон барьж оёгдоход эхнийхээ дамжлагын синтепон руугаа орно. Тэгээд синтепоноосаа гарч синтепоноо ойж бэлэн болсныхаа дараа одоо наадлын хамгийн төгсгөлийн машин дээр ойж энэ гоёдоо энэ бүтэн оёогоо дуусаад тэгээд эндээ буцаж мужааныхаа юм дээр яриад мужаанууд нь буцаж энийг авуулаад тэгээд эхнээс нь сайхан буудаж ихтэй. Тэгээд одоо энэ яасан булан дохоонд юу вэ? Энэ миний сайхан янзлж бийдэж өгөө. Тэгээд хамгийн сүүлд нь мужаанаас гарна да. Одоо жишээ нь би ч юм уу те буудан одоо ер нь буудан бол маш үнэтэй юм те доотлол нь тэгэл сая 200-аас эхлээд сая 500 сая 800 тэгэл 2 сая гэл те ялгаагүй буудангууд байгаа байхгүй одоо энэ тентхийн буудан зардаг дэлгүүрүүд рүү орохоор засвар үйлчлэгээ одоо энд оч одоо оюутлын үйлдвэр дээр тийм ээ засвар үйлдвэр дээр ирснээр одоо ямар үн ханштай одоо засуулж болох вэ гэдэг надад их сонирн байгаа байхгүй маш хямд үнээр яг л адилхан одоо шинэ буудан авсан юм шиг л ер нь болоод гарч байгаа юм л да. Би бас харсан фэйсбүүкээр. За тэр бол одоо ер нь бол хамаагүй хямдхан л да. Шинэ буудан авсныг бол одоо хуучин буудангаа янзлуулаад авна гэдэг юм бол нэгэнт одоо тэр өөрсдийнх нь гоё өөртөө өнгөө сонгоч чинь тийм үү материалаа сонгоч чинь өөрийнхөө өссөн өнгөөр тэгээд одоо жишээлбэл сая 600-ийн бууданг одоо адилхан буудан шүү дээ. Сая 600-аар авдаг гэхэд өөрийнхөө бууданг өөрийнхөө өнгөнд нөхрүүлээд нэг 500 мянгаар тийм үү. Янзлуулаад авах тэр хүн цаана хэдэн цаасны юм дунд яг өөрт нь тэр хар хитэн амьдрал нь тийм үү. Сая 100 мянган цаас гэдэг чинь бас их мөнгө шүү дээ. Тэр давуу талтай байгаа л да. Хамгийн гол нь хуучин буудангаа сэргээн засварлана гэдэг чинь өөрийнхөө өнгөнд яач чинь орон гэртээ тохируулаад
сайхан өнгөө зогсож ийн материалаа өөрөө сонгоод авч ийн. За яг тэгэхээр сая 600-аар буудан авдаг гэж ядч өөрийнх нь тохирсон өнгийг тэр хүн чинь бас авч чадахгүй тийм үү. За өөрийнхөө хүссэн материалаар тэр хүнийг буудан авч чадахгүй тэрэндээ л жоохон давуу талтай л байна л да. Одоо ингээд одоо яг энэ буудан засвар юм дээр би бол анх удаа орж ирж байна л та. Тэгээд ер нь хүмүүсийн одоо ард иргэдийн одоо авчиж байгаа одоо энэ буудан те засвар дээр ер нь хамгийн их хэвдэрэл нь юу байгаад байна? За хамгийн их хэвдэрэл нь ер нь бол яг нэг бага хүүхдүүдтэй айлд бол энэ бүрээс их амархан урагддаг. Бүрээс нь нөгөө хүүхдүүд яг нөгөө хоолны халбаг сэрээ юу гэдэг юм тийм үү. Бал мал одоо тэрүүгээрээ зурж яагаад урж хаяад тэгээ яадаг. За ер нь энд бол одоо гар амраагч гэж байхгүй. Гар амраагчтай ер нь өдөөний порлон их амархан суулт өгөөд урагддаг. Тэгээд хөлн их амархан эвддэг. Тэгээд энэ араамууд нь зарим газраараа ингэж цөмөрсөн одоо урагдсан ер нь тийм л болцоо юм нэрнтэй. Тэгээд ер нь ганц буудан гэлтгөө албан газруудын одоо караоке, бар, ресторан, жочид буудал одоо энд байдаг тэднээсээ одоо буудан байна, сандлууд байна. Энэ бүгдийг янзалдаг бид нар. Одоо засвараар одоо ороод гарна одоо за нэг буудал ихэд за нэг ийм сандлууд байна. Нэг хүний гэрээсэн сандлууд байна. Хоёр хүний гэрээсэн сандал одоо янзлууд яа. Тэр буудлуудад ороо иж нэг 20-30 тийм сандалтай. Тэрийг янзлууд нөөцтэй хүссэн өнгөөр хүссэн материалаараа янзлуулдаг. Тэрнтэй л их давуу чанартай байгаа юм л да. Одоо жишээ нь бит хоёрын энэ сууж байгаа яг ийм хэмжээтэй буудан одоо хэд хоногийн дотор ер нь засвараас гарах бол. За одоо энэ нь бол 2 сандалтайгаа. Яг энэ шүү дээ ийм 2 сандалтайгаа. Энэ бол ажиллагаа ихтэй учраас ойдл ихтэй энэ бол. Нарийн ойдл ихтэй. Тэгээд ажиллагаа ихтэй учраас энэ нэг 5-6 хоногийн дотор. Гэтэ хурдан биш л 5-6 хоног. Тийм 5-6 хоногийн дотор гарна. За зүгээр нөгөө айлын нөгөө айл гэрт байдаг булангийн буудангууд байдаг шүү дээ. Одоо Г хэлбэрийн буудангууд байна. Зүгээр П хэлбэрийн буудангууд байна. Эдгээр болох юм бол 3-4 хоногийн дотор гарна. За маш баярлалаа. Манай бас тэгээд энэ ажиллах хүч маш мундаг байна л та тий. Ингээл гэлзуулаад явчихсан юм байна. Тэгээд тийм учраас бас эндээс маш чанартай ойдолтой чанартай буудан бас гарах нэ. За үзэгчдээ тэгэхээр өнөөдөр Ариука битүүрийн хувьд өдрийн хөтөлбөрийн сурвалжлага булангаар оч за буудан засвар дээр хурж ирээд ерөнхий мэдээллийг та бүхэнд өглөө. За одоо яг зуны улиралд ирж байгаа. Мэдээж яг энэ цагт бол манай үзэгчд маань, ард иргэд маань, ард түмэн маань одоо гэр орондоо засвар хийхээс гадна доторх тавилгаа за үнэтэй авахаас гадна засвар үйлчлэгээр бас маш гоё болгож болно гэдгийг хоёулаа сайн харлаа шүү дээ тий. Хэрэгтэй үндэ бол маш хэрэгтэй мэдээлэл гэдгийг бол хэлээд байгаа шүү дээ үзэгчтэй. Учир нь юу гэх юм бол одоо доторх гэрийнхаа засвар засал чимэглэлийг хийсэн байлаа гэд тэгэхэд мэдээж доторх бас тавилгаа өөрчлөлмөр санагддаг. Тэгвэл бас магадгүй төсөв хараахан хүрэхгүй байх ч юм уу тий. Учир нь хэм бол бас буудан гайгүй буудан аваад тавьчих юм бол за нэг саяас эхлээл тэрнээс дээшээ байгаад байгаа. Тэгвэл та бүхэн манаас мөнгөө хэмнээд хуучин буудангаа шинэ мэт болох боломжтой. Хамгийн гол давуу тал нь хямд заавс дээрээс нь та бүхэн гэрийнхаа дотоод засал чимэглэлтэйгээ өнгө нийцүүлээд материалаа сонгоод өөрсдөө хийлгэх юм бүрэн боломжтой. За гадуур буудан хайж явах хэрэггүй төсвөө хэмжиж байна. Заавс дээрээс нь өнгө нийцүүлээд материалаа өөрсдөө сонгочих байна гэх мэтчлэн. Дээрээс нь 2-оос 3 хоногийн дотор танаа буудан шинэ мэт болгоод өгчнө гэх мэтчлэн. Маш олон давуу тал оч буудан засвар дээр байгаа учраас та бүгд өнөөдөр энэ мэдээллийг хүргэхийг маш их хүслээ. Өнөөдөр энэ оч буудан засварын газрыг онцлон бид ирсэн байгаа. Харин хаягийн тухайд за хаягийн тухайд гэх юм бол та бүхэн мэднэ 21 дугаар хорол за Депогийн автобусны буудлын арын 10 дугаар байрны одоо өрөвтгөл яг энэ хөө ногоон байранд ирснээр та бүхэн маань оч буудан засвар руу ороод өөрсдийнхөө хүссэн одоо засвар хэмжээ үйлчлэгийг авах бүрэн боломжийг оч буудан засварын хамт олон маань инээмсэглэн огтж одоо үзүүлнэ. Бас дээрэс нь та бүхэн маань ирэхээс гадна дэлгэцийн доор байрлаж байгаа утсуудаас сонирхсан асуултаа лавлж асуух боломжтойгоос гадна мөн оч буудан засвар гэдэг Facebook пэйж утас байгаа. Та бүхэн тэрүүгээр бас зочлоод буудангийн засвар хийсэн одоо жишээнүүдээс та бүхэн бас харах бүрэн боломжтой шүү гэдэг үзэгчдэд хэлмээр байна. Ингээд өдрийн хөтөлбөрийн маань сурвалжлах хэсэг энэ төрөнд өндөрлөж байна. За ингээд бүгд хамтдаа студиэс уулзцгаая.